За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Бид өнөөдрийнхөө агуулга дэмжих 2 дугаар видео хичээлээр эрх зүйн харилцааны элементүүдийг дэлгэрүүлэн авч үзэж судалцгаая. За дэлгэцэн дээр хүүхдүүдээ 2 янзын зураг ажиглагдчихж байгаа. За энэ 2 зураг маань юугаараа ялгаатай вэ гэдгийг анзаараарай. За энэ хэсэг дээр бол нийгмийн бүх харилцаа хүүхдүүдээ эрх зүйн харилцаа байдаг. Заримдаа найзтай кино үзүүлэхээр амлах нь ёс зүйн харилцаа байдаг бол дэлгүүрээс ямар нэгэн худалдан авалт хийх нь эрх зүйн харилцаа байх жишээ. За яагаад гэвэл хүүхдүүдээ учир нь эрх зүйн харилцаа нь зөвхөн хуулиар зохицуулагддаг. Өөрийн гэсэн ийм бүтэц элементүүдтэй байдаг ахны. За хэдүүлээ элементүүдийг дэлгэрүүлэн авч үзцгээе. За тэгэхээр үндсэн дэлгэцэн дээр харагдаж байгаачлан хүүхдүүд үндсэн 3 элемент бол эрх зүйн харилцааны гол суурь 3 элементэ гэж ингэж үздэг. За тэгэхээр эрх зүйн харилцааг бүрдүүлэхийн тулд бид нар заавал энэ 3 элемент байх шаардлагатай. За үүнийг эрх зүйн харилцааны бүтэцч гэж ингэж нэрлэдэг. За хэдүүлээ субъект гэдэг төвлөрье. За субъект нь бол ерөөсөө тухайн харилцаанд эрх зүйн харилцаанд маань оролцож байгаа талууд гэж ингэж ойлгож байна. За энэ талууд нь бол иргэн хуулийн этгээд төр гэсэн 3 янзын субъект байдгаа гэж үздэг байна. За нөгөө талаас тухайн эрх зүйн харилцаанд маань за өмнөх 6 хэдүүлээ бодсон ч болно. Объект орж идэг. Өөрөөр хэлэх юм бол объект гэдэг нь талууд юуны төлөө харилцаж байна гэдгийг илэрхийлдэг. За энэ нь эдийн баялаг, эдийн бус баялаг буюу оюуны өмч тийм ээ. За нэр төр зэрэг зүйлүүд бол объектыг илэрхийлдэг байна. За гэтэл 3 дахь агуулга нь бол тийм ээ агуулга. Эрх зүйн харилцааны нэг хэсэг нь бол агуулга. Энэ нь бол хүүхдүүдээ оролцогчдын тийм ээ талуудын эдлэх эрх, хүлээх үүргээр ингэж тодорхойлогддог. Ийм 3 янзын зүйл байдаг байна. За тэгвэл хэдүүлээ субъектийг илүү дэлгэрүүлж авч үзье. Эрх зүйн чадвар, чадамж гэдэг ойлголт маань субъект дээр яригддаг. За энийг нарийсхан тайлбарлах юм бол тийм ээ. Эрх зүйн чадвар бол хүүхдүүдэд хүнийг төрсөн цагаас нөхөх хүртэл хүнд байдаг юм боломж гэж ойлгож байна. Тэгэхээр хүн бол тухайн зүйлийг хүлээн авах юм чадвартай байна, эрх зүйн чадвартай байна гэдэг нь төрсэн цагаас нь эхэлдэг. Хүн хүртэл нь хүнд байдаг, өөрт нь байдаг юм боломж байна. За эсвэргээрээ чадамж гэдэг нь юу хэлээд байна гэхээр хүн энийг заавал өөрийн үйлдэлээр олж авдаг. Ийм чадвар. Чадамжийг заавал хүн өөрийнхөө үйлдэлээр тийм ээ эрхийг олж авна. Өөрөөр хэлэх юм бол энэ харилцаанд оролцох эрхийг хүн өөрөө олж авна гэсэн. За та бүхний сайн мэдхээр хүүхдүүдээ бид нар наснаас шалтгаалж за эсвэл ухамсараас шалтгаалж тухайн эрх зүйн чадамжийг олж авдаг байгаа тийм ээ. За жишээлбэл 12 дугаар ангийн сурагч та бүхэн бол 18 нас хүрснээр эрх зүйн бүрэн чадамжтай болж бигдан тийм ээ бүх төрлийн гэрээ байгуулах ийм эрхийг олж авдаг буюу ийм эрхтэй болдог. За энэ маань бол хүүхдүүдээ ерөөсөө л эрх зүйн чадамжийг ингэж илэрхийлдэг байна. За ингээд цаашаа дэлгэрүүлж хэдүүлээ авч үзэх юм бол саяны хэдүүлгийнх нь ярьсан хэсгүүд бол энд харагдаж байна. За эрх зүйн харилцааны субъект бол тийм ээ чадвар чадамжаа ашиглаж байгаа ийм эрх зүйн харилцааны субъект байдгаа. Тэ? За хууль зүйн шинжилгээ ухаанд бол энэ субъектийг эрх эзэмшигч, үүрэг хүлээгч, этгээд гэх мэтээр тодорхойлдог байх нь. За нөгөө талаас эрх зүйн харилцаанд бол объект орж ирдэг. Энэ объектыг бол заавал эдемс гэж үзэж болохгүй. Тэгэхээр тухайн эрх зүйн харилцаанд татагдан биднийг оруулж байгаа, эрх эдэлж үүрэг хүлээхэд хүргэж байгаа тэр бүх зүйлийг л объект гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бидний хүрээлэн байгаа юмс үзэгдэл бүгд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцааны объект болох юм боломжтой байдаг гэдгийг бас анзаараарай. За агуулга маань бол тийм ээ ерөөсөө л тухайн харилцаанд оролцогчдын тэр зан үйлийг илүү зохицуулж байдаг тийм ээ. За тэр эрх чөлөөний үүрэг
хэмжээ одоо тийм ээ хязгаар нь хаана байх хэвээр юм бэ? Чи ямар эрхтэй юм бэ? Чи ямар үүрэгтэй юм бэ? Тийм ээ. Тухайн харилцаанд та бүхэн ямар эрхтэй вэ, ямар үүрэгтэй вэ гэдгийг агуулга маань илүү тодорхой болгож өгч байдаг гэж ингэж үзэж байна. За субъектив багшин түрүүн яриандаа дурдсанчлан иргэн төр байгуулга гэж 3 одоо тийм ээ төрөл туваан авч үзэж болно гэж байгаа. Тэгэхээр бид нар одоо 12 дугаар ангийн сурагч тухайн харилцаанд оролцож ивэл иргэн оролцож байна гэж ингэж үзэх нэ. За эсвэргээрээ төр бас одоо харилцаанд оролцдог. Өөрөөр хэлбэл улсаа төлөөлж олон улстай харилцдаг учраас энэ нь төрийн одоо субъектив оролцоог харуулж байгаа гэсэн үг. За харин төрийн одоо засаглалын чиглэлийг хэрэгжүүлэхдээ төрөөс байгуулагдсан тийм ээ төрийн байгууллагуудаар дамжин ингэж хэрэгждэг штэ тийм ээ. Тэгэхээр төрийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа нь бас иргэдтэй хооронд одоо тийм ээ эрх зүйн харилцаа үүсч байдаг учраас энэ нь одоо байгууллага оролцох ийм одоо субъектийн нэг хэлбэр байдаг байх нэ. За хэдүүлээ одоо тохиолдол дээр илүү дэлгэрүүлж авч үзцгээе. Сурагч дорж одоо номын дэлгүүрээс 25,000 төгрөгөөр сурагчийг худалдаж авсан байна хүүхдүүд. За энэ жишээг задлан авч үзэх юм бол субъект нь худалдан авагчд орж нэг талаас нөгөө талаас номын дэлгүүр. За энэ хоёрт одоо гол одоо объект тийм ээ юу ерөөсөө тухайн эрх зүйн харилцааг эхлүүлсэн юм бэ гэхээр нөгөө сургачгийг бид нар худалдаж авсан нэгээс нөгөө рүү сургачгийг буюу энэ нь бол одоо эдийн хөрөнгө буюу эд юмсад орж ийн тийм ээ. За агуулгын хүрээнд аваад үзэх юм бол доржийн эрх тийм ээ доржийн үүрэг. За мөн дэлгүүрийн эрх, дэлгүүрийн үүрэг юу вэ гэдэг энэ асуудлууд агуулга дээр маань орж ирэх нь. За энэ дээр гол санах зүйл маань нөхдүүдээ хэрвээ тийм ээ эдгээр элементийн аль нэг нь байхгүй тохиолдолд эрх зүйн харилцаа ерөөсөө үүсэх боломжгүй. Заавал энэ 3 маань эрх зүйн харилцаанд байдаг бах нэ. За ингээд нөхдүүдээ өөрийгөө хамгаалах одоо тийм ээ дараах 3 асуултыг өөрсдөөсөө асууж хөвшөөрэй. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг баттгаад дараах тохиолдлыг ажиллаж мэдлэгийн баттгаараа хүүхдүүдэд дараагийнхаа агуулга дэмжигч видео хичээлээр эргээд уулзцаая.